Сайн байна уу өрх мужигчдээ. Мөнхийн жолоодлагчийн энэ дугаараар та бүхэнтэйгээ мэдчилэн жолгож байна. Манай өвөр Монгол оронд 400 том монгол хүнтэй. Тиймийн тулд бид монгол үг хэл үсэг бичгэн өөрсдөө хүндэтгэж, монголоор бичиж, монголоор ярьж байх нь өөрийн үндэстэндээ хариуцж, монгол соёлдоо үйлчилж байгаагийн хамгийн бодтой илрэл болно. Манай нэвтрүүлэгт эхэлснээс аваад одоо болтол маш олон үзэгчид жалгаагаар утас ирүүлж монгол хэл сурах материалын тухай асуун лавж байгаа юм. Бид ч гэсэн нийт монгол үзэгчдтэйгээ адлаар монгол хэл сурах хүсэлтэй хүмүүс улам нэмэгдэхийг хүсэн бараалж бий. За ингээд үргэлжлэн хичээлд оръё. Энэ цагийн нэвтрүүлгээр ба па мөрийн цагаан толгойг догм жишээтэй та бүхэнд тайлбарлах болно. 大家好，欢迎大家收看蒙语卫视学蒙语栏目。这期节目我们将为大家讲解八趴行字母以及八趴行字母部分例词。下面我们一起进入课题。 5 дугаар хичээл ба па мөрийн цагаан толгой. 第5课八趴行字母。 ба мөрийн цагаан толгой. 八行字母。 ба 八 б b би b бо b бу b бо b бу b үгийн эхэн дорох дүрс. 词手形 баг нь 柱子 бэлэй 手套。玻璃一词由 b g l 三个音节组成，其中 b 的 和 g 组成长元音 因此读 玻璃。 бичиг 书 богч 书包。 бода 粮食。不大一词由 b、哒、嘎三个音节组成，其中哒的啊和嘎组成长元音啊，因此读不大。 범벅 球 부동 粗大。不动一词由不、都、군三个音节组成，其中都的乌和咕组成长元音乌，因此读不动。 үгийн дунд орох дүрс. 词中形 авга 叔叔。 эвэр 犄角 хэвэх 反刍 ховор 珍贵 сувраг 塔 хөвөн 棉花 хөврөл 胚胎 үгийн адагд орох дүрс. 词尾形 ав 裂 сүв 孔眼儿 шав 徒弟 дов 土丘 аав 父亲 лимб 笛子。波的词尾形不常用。 па мөрийн цагаан толгой. 趴行字母 па 趴 п p 피 p 퍼 p 포 p 포 p 푸扑
үгийн ахин дорох дүрсэн. 词首形， Тагдгар, 矮胖的 Pens, 盆子。Pens 一词中为介词中使用的的形式。 Phil, 碟子、 Holu, 破锣。抛的 o 和音节末辅音 o 组成复合元音 o， 读时拉长即可。抛路、 Ho, 泡。坡的 o 和音节末辅音 o 组成复合元音 o， 读破。 Pumpur, 圆鼓鼓的 Pus, 铺子。 үгийн дунд орох дүрсэн. 词中形， Span, 西班牙、 Nepal, 尼泊尔、 Philippine, 菲律宾、 Japan, 日本、 Singapore, 新加坡。坡扑的词中形不常用。үгийн адаг дорох дүрсэн. 词尾形， Pipa, 琵琶、 Xiangpi, 橡皮、 Jeep, 吉普车。坡、抛、坡。坡的词尾形不常用。 Дэлгэцийн минь энэ дугаар үүгээр өндөрлөх боллоо. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар ха га мөрийн чаган толгойг заах болно. Сурах хүсэлтэй хүмүүс тухайн чагтанд хүлээн авч үзээрэй. 学蒙语栏目这期节目到此结束，下期节目我们将为大家讲解哈嘎行字母以及例词。下期节目再会。